2014 онд Мария 60 настай байсан бөгөөд түүний амьдрал тийм ч аз жаргалтай байгаагүй. Амьдрахын тулд ганцаараа олдсон ажил болгоныг хичээнгүйлэнхийн амьдралаа авч явдаг байв. Тэрээр 2001 онд Хьюстон хотын зүүн хойд хэсэгт байрлах жижиг тухтай байшинг худалдан авчээ. Тэр ичимхий зангаасаа болж найз нөхөд нийгмийн харилцаа цөөнтэй байв. Түүний цорын ганц баяр баясгал нь дүүргийнхээ тэнмэл мууруудыг асарч хооллох явдал байв. 2015 оны 1-р сард Техасын нэгэн банкны ажилтан өөрийнх нь үйлчлүүлэгчдийн нэг 10 сарын турш ипотекийн зээлээ төлөөгүй байгааг анзаарчээ. Тэр нь Мария байв. 2015 оны 3-р сард Мариагаас ямар ч сураг ажиг дуулдаагүй тул банк байшинг нь хураах ажиллагааг эхлүүлв. 2015 оны 8-р сард Хьюстонд амьдардаг Марияг удаан хугацаанд хараагүй нэгэн танил нь мэд мэдхээр гэрт нь зочилжээ. Гэтэл түүний байшингийн өмнөх цэцэрлэг удаан хугацааны турш гар хүрээгүй нийлд шарилж ургаж шуудангийн хайрцаг нь цагтлаар дүүрсэн байгааг анзаарсан юм. Хаалгыг нь тогшсон ч хинж онгойлгосонгүй. Ингээд тэр Хьюстоны цагдаад мэдэгдэв. Байшинд ормогцсон маш өмхий үнэр үнэртэж байжээ. Энэ үнэр нь үхээд удсан муурнуудынх байсныг олжээ. Иймээс Мария үнэхээр алга болсон гэсэн дүгнэлтэд хүрчээ. 2015 оны 11-р сард байшин хураагдаж дуудлага худалдаагаар зарагджээ. Дараа нэгэн үйл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч байшин худалдан авч цэвэрлээд түрээслүүлсэн байна. Энэ удаад нэгэн залуу гэрэлсэн хос сонирхож үзжээ. Тэр доод давхрыг шалгасны дараа гарахаас өмнө дээврийн хөндөй рүү гарахаар шийдэв. Дээврийн ихэгддэг модон шатаар дээш гарч харахад муу гэрэлтэй орчин угтаж онцгийн зүйл байсангүй. Буцах гэж байтал шалны нэг банз алга байгааг анзаарч засах хэрэгтэй гэж бодон ойртжээ. Шалны цорхоогоор гар утасныхаа гэрлийг тусхан доош тонгооход хүний гавлын яс шиг зүйл харагдаж. Цагдаа нар чирж ханны хэсгийг эвдэж гавлын яс болон биеийн бусад ясны үлэгдэл илрүүлж мөн ДНХ-гийн шинжилгээгээр эдгээр нь 2 жилийн турш сургаггүй байсан гэрийн эзэн Мария болох нь тогтоогдож. Тэр гэртээ 2 ханны дунд хавчуулагдсан байдалтай олдсон бөгөөд тухайн үед өмсөж байсан гутал хувцсан ч хүртэл ялзарч муудсан байв. Мөрдөгчдийн таамгаар тэр 2015 оны эхээр муурнуудаа хооллохоор дээврийн хөндөд гарч улмаар шалны муудсан банзан дээр гიშгснээр унаж ханны завсар гацсан байж магадгүй. Тэр тусламж ирэн гарахыг оролдсон ч гарч чадаагүй. Хинч түүний дуг сонсоогүй. Ийхүү аимшигтайгаар амь насаа алдсан байна.